ийм хүн байна. За окей. За тэгэхээр чи одоо өөрийгөө ашигтай харилцаач гэж хэлэх үү? Хэлнэ. Би л ашигтай харилцаач. За nice. Окей. Тэгээ ашигтай харилцаач гэж юу ямар хүнийг хэлэх юм бэ? А чи бол түрүү сая хэлсэнтэй менежментийн хувьд ингээд гэхдээ одоо юу гэх юм? Амар баян хүнийг хэлэх юм уу? Үгүй. Аха. Хэр баян хүнийг бол хэлэхгүй. Мөнгөний менежментээ бариад миний нэг ийм нэг бас нэг логик байгаад байгаа. Хүмүүс нэг анх орж ирэхдээ $1000 данс болыг Forex болд юм аа. Чи $1000 арилчаа гэдэг байна шүү дээ. Зэргийг би бол тэр эсрэгээр нь боддог. $10 өсгөж чадахгүй хүн $1000 чадахгүй байхгүй. Тэгэхээр баян хүн гэдэг чинь өөрөө $10 мөнгөний менежмент бариад $100 болгож чадж байгаа хүн л цэвэр үнэхэр мундаг арилж байна л гэсэн үг. Тэгээ тэрийг цаашаа тогтмол бариад 1000 болгож чадчих. Одоо шил юм шүү дээ. $10 өсгөж чадж байгаа юм бол амар сэтгэл амгалан хүн байна. Тий. Сэтгэлгээний хувьд амар баян байна тийм. А гэтэл $1000 депозит хийцэн одоо айгаа сууж байгаа юм бол ядуу хүн байна шүү дээ тийм ээ.